Hey. За юу байцгаана? Трейлер тайлбар 3 трейлер тайлбар контентын 3 дахь дугаар та бүхэнд бэлэн болсон байна. За хизээ гарах гэж байгаа юм мэдхгүй гэж бодсон чинь 3-ыг нэрлэлсэн юм байна. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд л гарах юм шиг байна. Дараалалаараа яг хийхгүй байгаа болохоор. За тэгээд Godzilla King of the Monsters киноны 5 сарын 31-нд кино театруудад нээлттэй их Godzilla King of the Monsters киноны Beautiful нэртэй богино одоо тизер гэх юм уу да TV spot гэх юм уу бас гарсан. Тэрний талаар ерөөхдөө гоё ярилцъя гэж бодож байна. Тэгээд бас Godzilla-гийн нэг тийм одоо юу гэдэг ертөнцийн тийм амар том фэн бас яг тийм мундаг том фэн биш учраас яг мэддэг хүмүүст нь жоохон гологдохоор юм байж бас магадгүй шүү. Тэгээд гайгүй бах гэж найдаж байна. Тэгээд эхэлцгээе. За анчаасаа анзаарах юм бол яг үндсэн одоо юмуд байгаа. За би энэ аудиогоо дахиад шалгахгүй болохгүй наа. Баян хийдэг болохоор шинэ контенттэй. Баян хийгээд ирэхээр гайгүй асуудал багтаалах хаа. За эхний бол монстр бол энэ ч харагдаж байгаа Rodan. За тэгээд King Ghidorah гэж байгаа. King Ghidorah. За тэгээд Mothra. King Ghidorah-г харах юм бол энэ чи хоолой нь гуруулаа улаач харагдаж байгаа. Гурван толгойтой луу маань Ghidorah бол гуруулаа галаар амьсгалдаг, үлээдэг. Ийм байгаад байгаа. Drogon-ийн хоёр үзүүл бас юу юм болох те. За Mothra харагдаж байна. Dunkin Donuts реклам энэ байна. Нэг иймэрхүү Dunkin Donuts дээр ялт ч юу байх хэрэгтэй байдаг. Реклам одоо placement бол байх хэрэгтэй байдаг. Тэгээд Dunkin Donuts энд явж байна. За тэгээд би сая түрүүн дурдхаа мартчих. Дөнгөж ихэнд нь явж байгаа ай бол юу байгаа? Wizard of Oz 1939 онд гарсан Wizard of Oz киноны Over the Rainbow гэдэг дууны аяа шүү. Тэр бас сонирхолтой факт гэж бодож байна. За тэгээ энэ ерөөхдөө энэ трейлерын ID бол энэ одоо монструудыг Beautiful гэсэн ID нь илүү юм spectacle те одоо бид нар чинь юу гэдэг IMAX-аар ч юм уу ингээд том дэлгэцээр үзэхэд юм spectacle perspective spectacle хэмжээнд юм том гайхамшигтай үзэсгэлэнтэй том нүсэр сүрхий гэсэн ийм ойлголтыг өгөх зорилготой ийм трейлер байгаад байгаа. Ер нь трейлерүүд нь бүгд тэгж харагдаад байгаа. Хөгжимдээ бас. За Planet will perish манай гариг ертөнц сүрнэ гэж. За энэ хэсэг дээр би албаар энийг Game of Thrones season 4-ийн одоо трейлертэй харьцуулж орсон. Энэ Game of Thrones season 4-ийн яг бүтэн анхны трейлер дээр бол яг ийм баруун доорт одоо энэ маус харагдаж байгаа те энэ доор ордог хэсэг бол гардаг. King's Landing дээгүүр Drogon нисэж байгаа ийм хэсэг бол гардаг. За энэнтэй бол их төстэй харагдчихсан. Өнгөний хувьд агуулгын хувьд бас их төстэй харагдчихсан учраас би бол энэ хэсгийг харьцуулж оруулсан байгаа. Их бас та бүхэн ч харж байгаа бах. Их энэ ч бол их төстэй харагдана лээ. This time we join him. Одоо энэ дээр ерөөсөө явж байгаа ID нь бол юу яагаад байгаа. Godzilla угаасаа манатал. Тэгээ Godzilla-г хүмүүс юу гэдэг дэмжих ч одоо хайшаач юм зүгээр ерөөхдөө сулалж өгөх, чөлөөж өгөх. Тэгээд энэ одоо ялангуяа King Ghidorah-тай үзэлцүүлэх юм гол зорилготой байгаад байгаа шүү байна, тийм ээ. Тэгээ энэ Mothra бас биш Rodan бас энэ Ghidorah-тай тулдж байгаа харагдаж байна. That's messed up. За манай Ice Cube Jr. Good thing he's on our side. Тийм. Ер нь ингээд ID нь бол эдгээр дундаасаа яалчгүй Godzilla of King of the Monsters нь те яг ерөөсө хамаа мундаг нь тэгээд манай талд байгаа нэг юм гэсэн л ID гэдэг өгөөд байна л да. Тэгээ энэ бас Beautiful Ken Watanabe байж үжигчний дүр те.
beautiful let them fight. Энэ let them fight гэдэг сэнийг нөгөө юун дээр харсаар байгаа айгүй их тасцсан байлээ. Screen Junkies-ийн movie fights дээр нөгөө let them fight гэдгийг харсаар бас их тассан байлээ шүү. Энэ Drogon хин хоёрын John хоёрын синтэй төстэй харагдаж шүү. This is Godzilla's world, we just live in it. Энэ нэг тийм амар meme worthy санагдаад байгаа. Албаар нэг тийм meme болох гээд тренди болох гээд хэлсэн юм шиг. Гэхдээ яг болох юм л та. Тэгээд энэ харагдах юм бол цаанаас Janzi-ийн хятад жүжигчин Janzi-ийн дүр бас харагдаж байгаа. За энэ бол сүүлийн үндсэн постерны зураг байна. За, ерөнхийдөө иймэрхүү трейлер байгаа. Тэгээд надад айгу таалагдсан хэсэг гэх юм бол эхний ерөөсөө хамгийн гол нь эхний introduction бол надад айгу таалагдаад байгаа. Одоо энэ Rodan, King Ghidorah, тэгээд Mothra эднэрийн ерөнхийдөө орж ирж байгаа. Тэгээд Ай орж ирж байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө ийм нүсэр том гэсэн ойлголтыг өгж байгаа. Энэ хэсгүүд бол үнэхээр таалагдаад байгаамаа. Тэгээд ер нь бол cast Millie Bobby Brown ч гэлтгүү гайхамшигтай том castтай. Тэгээд тэр бол хамгийн ойлгомжтой зүйлээд байгаа нэг байгаа. Тэгээд IMAX-аар үзэхэд бол ер нь кино театраар юм да. Одоо юу гэдэг зарим нэг хүмүүс нэг Blu-ray IPTV-гээр орсон ноутбукн дээр ч юм утсан дээр кино үз. Тэгж үзэхэд бол энэ дэндүү хайрын кино болох баг. Дээрээс нь бас нэг одоо юу гэдэг уран бүтээл талаасаа ялгаатай нэг зүйл юу байгаа бэ гэвэл юу байгаа. Одоо өмнөх юугийг бол одоо 2014 онд гарсан Godzilla киног бол Gareth Edwards найруулсан байгаа. Тэгээ Gareth Edwards найруулсан Godzilla бол ерөнхийдөө маш сайн кино болсон байсан. Тэгээд тэр кино энэ кино хоёрын ялгаа нь юу байгаа даа вэ гэхээр тэр кино бол яг Godzilla-г ийм нүсэр агуу том одоо мангас гэж харуулсан мөртлөө их ихтэй гардаггүй. Тэр цаг 30-40 минутын 40-50 минутын кинод ерөөсөө нилээ 7-8 минут гардаг үлээ лэгдсэн дээр Godzilla ерөөсөө гардаг. Гэхдээ гарч байгаа мөч болгондоо сүртэй, авраг нүсэр мундаг тэгээ үзэхэд үзүүштэй гайхамшигтай гоё байдаг. Энэ дээр бол ерөөсөө шууд бүр ингээ Godzilla-гаар, Ghidorah-гаар, Mothra-гаар, Rodan-аар бүр ингээ бүгдээр нь зодоод бүр ингээ тулгаа тэгээд ядж хаад ийм мундаг одоо олон гайхамшигтай жүжигчдэр бол ингээ бүр одоо зодцсон ийм болол харагдаад байгаа. Шал хоёр өөр уур амьсгалтай харагдаад байгаа. Тэгээд хангалттай сайн болно гэж найдаж байна. Найруулагчид бол Michael Dougherty бол өмнө нь X-Men 2 кинон дээр кино зохиолчоор ажиллажсэн. Бидний 2011 байна уу 2 оны MMF-ийн Halloween дээр бол Тэнгис кино театрт MMF-ийн Halloween-ыг бол хийжсэн байдаг. Тэгэхэд Trick or Treat киног бол яг гаргаж исэн байдیں۔ Юугаар бол Тэнгис кино театрт бид нар яг ивент хийгээд би ч зохион байгуулаг л дээ. Тэгээд тэр киног найруулж исэн. За тэгээд сая бол 2015 онд бас Монгол кино театруудаар гарсан Krampus киног бол бас зохиолын бичиж найруулсан ийм найруулагчдад ажиллаж байгаа юм байна. Тэгээд сонирхолтой юмнуудын нэг бол дараагийн анги нь буюу Godzilla vs Kong кино 2020 оны 5 сарын 13-нд нээлттэй их киноны зураг авалт нь бас дууссан байгаа юм байна. Нэг юм сонирхолтой мэдээлэл нь одоо King of the Monsters кинон гараагүй байгаа дараагийн киноныхон зураг авалт чимээг өгөн дууссан гэсэн юм сонирхолтой мэдээлэл байна. За тэгээд Godzilla King of the Monsters киноны Beautiful teaser-ийн хувьд бол энэ байна. Дараагийн кино трейлер контентоор уулзцгаая баяртай.